Хибэ. Оо, Алавишс чи юу? Намайг дөрүүлэх гээд үзэлтэй. Юнана? Биш ээ. Юнанагийн толгой юу? Юу хажийн болоод байна уу? Надад ингэж санагдав. Энжил? Гами? Юу зоо хажийн болоод байгаа нь баттай боллоо. Би аимшигын хотод хүрээд ирж. Яна! Миний бицхаммер нөхөрлөл бич юу байдаг юм болоо гэж гайхдаг байлаа. Миний бицхаммер танамнад нөхөрлийг алгуусан. Адад явдал хөвжөлтөө өгөмөр сайхан сэтгэл үнэнч бас хүчихэд сайхан сэтгэлээ хуваацсан амах юм нөхөрлийг гэдэг надад миний сайнаас өгөхээ Миний бяцхан Одаймор 2 дугаар бүлгийн 7 дугаар анги шилдэг тэжээвэр амтан нь ялагч болог. Гоё юм аа. Бүгдээ хурдан ихсүүлцгээе. За тэгээ. Манай тэжээвэр амтад төвөг утсан бол чин сэтгэлээсээ уучлалтахгүй. Уучлалтгүйгаараа Опал. Уучлаарай гинэ. Та нар энд юу гэж байгаа юм бэ? Бид нэр дандаа энэ цэцэрлэг түрээлэн дээрч тэжээвэр амттайгаа тоглодог юм шүү дээ. Юу, тийм үү? 7 хоног болгон нэг цагтаа Чамайг мэддэг гэж бодсон штэ. Мэдээгүй. Рембо мэдээгүй юм уу? Уг нь эхлээд Рембоуийг мэдээж урах гэж байсан л да. Даанч чамайг үнэхээр урах гэж байсан шүү Рембо. Тэгсэн тойлет тэжээвэр амтангүй гэдгийг чинь санаад бас Рэрэт чамайг өдөр ондох дуртай гэдгийг чинь санаад Эпплжек чамайг иймэрхүү юмыг таахгүй гэсэн болохоор Fluttershy бид хоёр толгой дахиж зөвшөөрсөн юм шүү дээ. Бид нарт битгий уурлаарай. Би уурлаагүй. Та нарын зөв. Би тэжээвэр амтангүй байж тэжээвэр амттай одоо морьтой тоглол утгагүй шүү дээ. Яг зөв. Одоо биднийг зөвшөөрөөрэй. За, альвэ, наашир, бинона. Алив. Сайн байна. Хөөе, хүлээж бай та. Одоо байхгүй ч гэсэн тэжээвэр амтантай болохыг хүсдэггүй гэсэн үг биш шүү. Тийм үү? Тэжээвэр амтантай болмоор байгаа мó? Нэрээ юу? Манай гэр зөндөө олон гоё сонголтууд байгаа штэ. Тэд нар чамд таалагдана, чи ч тэдэнд таалагдана. Тэгээд насан туршдаа сайн найзууд болцгоно. Би хичнээн баяртай байна гэж Рембо найз минь. Зөвхөн чамд л тохирох олон амьтдыг чамд санал болгож байна. Хүлээж дэсэхгүй нэ би байх ёстой хідэн дүрм хэлий. Хамгийн чухал нь миний тэжээвэр амт янзтай бас тундаг байх ёстой. Янзтай даг ойлголоо. Зөвхөн чамд л зориулж зөндөө олон сонголт харуулъя. Намайг гүйцэлж чадах хаянх шиг хурдан байх ёстой. За, бүжин болох уу? Өхөрдөн мэгдүүтэй бас дээр нь хурдан. Өхөрдөн мэгдүүтэй гинэ. Чи юу намайг таних уу? Харж л байгаарай. Рембо битгий итгэл алдар. Би чамд заавал тэжээвэр амтан олж өгнө. Явъя, тэнгэр бол хязгаар. Тэнгэр сайхан байна. Би нисэх дуртай шүү. Тийм үү? Энэ өхөрдөн бяцхан амтан дээр нэр чинь бичээстэй байна. Тийм ээ, тийм байна. Хардаа чи таалагдж байна. Алгасъя. ертөнцийн хамаг л хөөрхөн амьтад энэ бүгд байна. Өхөрдөм хардатан минь бас хөөрхөн далайхаа байна. Минь далайхаа чинь нисдэггүй штэ. Тийм байх л да. Гэхдээ яг энэ далайхаа уснаас дэше их өндөр төсөрж байхыг би харсан. Гүйцээ, би явлаа. Байцаараа чамд яг таарсан. Тэжээвэр амтан байх л ёстой. Цог юм уу өхөрдөм хөрөлцгөн болох уу? Том, бас дөг. Том, бас дөг. Ойлголоо. Яг тэр модон дээр байгаа даш ямар их дүүтэй гэж танилцгүй.
Эн чинь хэрмэл байна штэ. Зүгээр нэг хэрэм биш ээ. Нисдэг хэрэм. Бололтоо. Би хэлсэн байхаа. Задаршаа найз минь эн чинь бүтэхгүй нэ. Намайг үцэх амтэн хэрэгтэй. Янзтай бас нисдэг. Тандцлын хүчийг сурч чаддаг догадаа. Нисдэг амтантай болмоор байгааг чинь мэдэрч байна. Тийм гэж үү? Энд тэнд гүйдүүлэх нисдэг олон их амттай би. Эрен далавчтай шууд бас томэрвэхээ. Дээрлэх юм. Гэхдээ бүрдэг. Ойлголоо шар шувуу зүги арвасгоо шууд байвал болох уу? Олон хөөрхөн нисдэг амтан эндэл байна. Шохор бүргэд бас энд байна. Ямар их юмсэг амтэн гэж шөнөр нисдэг нослог сарсан багва хаж бас байна. Наадах чинь харин зөв шүү. Гэхдээ дэндүү олон онцгой амьтад болчихлоо. Ийм олон амьтдаас алийг сонгохоо мэдхэ байлаа. Надад лав сонгох тийм хэцүү биш ээ. Сарсан багва хянцтай санал болгосон зүгээ бас таалагдаад байна. Шар судалтай сарсан багва байхгүй гэж юу? Байхгүй. Чамтай танилцахыг хүлээж байгаа яган фламинго байна. Яахвэ мэдээч үү дээ. Тийм ээ. Яг зөв. Хинэ шитгэн бэ? Гэдгийг мэдэх ганц л арга байна. Олон амьтад хүрээд ир. Тэмцээн орно. Хурц чадвар хэр зэргийн тэмцээн. Хэмэйга мартав тэрч бас чухалчлаа. Хинэ шилдэг вэ? Гэдгийг ихэд мэдэн. Янзтай бас төгөлтөн. Яг начиг. Би өөрөө шилдэг болохоо шилдэг сонгон хинэ шилдэг вэ? Хамгийн гайхалтай тогос монгон миний тэжээр амтан болно. Хэмтэнэ их үзгээ. Хамгийн шилдэг нь ялагч болог. Тэгэхээр миний тэжээвэр амтан болохын тулд яах ёстойгоо мэдж байгаа үстэй. Тэгвэл харж илвай. Чадахгүй гэж бодож байгаа бол бусдын өмнө ичгэвтер байдалд орохоос өмнө одоо тэмцээнээс гараарай. Энэ бол сул дорой амьтдын тэмцээн биш. Төрүүлье гэж бодож байгаа бол бэлтгэлтэй бай. Энийг дэвх гэх үү? Тийм байлгүй дээ. Та нарын нэг л даашийн багт орно. Миний ирээдүйн тэжээвэр амтан эрсдэлд бэлэн байх ёстой. Асуух юм байна уу? Надад байна. Рейнбоу тэжээвэр амтанд юу хэрэгтэйг ойлгож байгаа болов уу? Харин тийм ээ. Хайр халамж анхаарал инхрээлэл хэрэгтэй. Бас амныга. Гол нь анхааралтай байж хамаг чадлаараа хичээгээрэй. Тэгээд Нэр нь Фладершай яст мэлхий юу? Чи энийг яах гэж авч ирсэн юм бэ? ер нь бол энэ яст мэлхий одоо марны тэжээвэр амтан болохыг хүсдэг юм. Зүгээр л өрсөлдмөр байгаа юм. Саад болохгүй. Чи энд байгааг нь ч анзаарахгүй. Үгүй. Боломж олгочихвол л доо. Энд чинь яагаад ч гүйцэж чадахгүй шүү дээ. Хар л та. Боломж олголоо гэд яахчгүй штэ. Гэхдээ Олгочих л доо. Тэхүү. За яах вэ? Анхааруулж хэлээгүй гэж битгий хэлээрээ энэ тоглоом биш шүү. За алив энэ тэмцээнүүд та нарын хинт нь миний хайж байгаа хамгийн чухал чадвар байгаа вэ гэдгийг тодорхойлно. Хурд! Шалмгаа байдаг. Зэрэг! Хийг маяг! Дэг байх! Янз тавайдад бас эрсдлийн чадвар. Бүгд л адилхан юм биш үү? Чиний л бодол, Twilight. Тийм болохоор л чи миний тэжээвэр амтан болоход тэнцэхгүй. Хурд! Бэлдээд! Анхаар! Бараг хурд! Хурд биш. Дэжгүй хурдтай. Би л хурдтай байж чадна. Тийм ээ. Энэ жил хурд. Мундаг байна. Мундаг. Янзтай. Гонигтай байлаа. За шалмгай. Бараг шалмгай. Шалмгай биш. Дэжгүй шалмгай. Илүү шалмгай байж чадна.
Шалмгаа гэдгийн эсрэг утгыг мэдмээр байна уу? Эн чинь. Тийм ээ. Энийг чинь шалмгаа гэдэг юм штэ. Бидгийн намайг хүлээлгээрэй. Энийг ононоос чи хаснаа. За. Апулаас дуртай тоглоомыг авах зоригтой амтан байна уу? Энэ чинь зориг шүү дээ. Маяг. Миний тэжээвэр амтан дог харагдаж байж би дог харагдах ёстой. Дог байдал бараг дог. Дог биш. Дажгүй дог. Минээс илүү дог байж чадна. Миний батснаас өөр байна. Сонсогдохгүй дээ шүү. Энийг ч л дог дуурал гиндэ. Бараг л янзтай. Янзтай биш ээ. Энэс янзтай байж чадна. Тийм ээ. Янзтай юм аа. Юу, чи наадхаа үзүүлж гисэн шүү дээ. Чамд өөр чаддаг юм байдгүй баха. Тийм ээ, үнэхээр янзтай байлаа. Гэхдээ энэ эрсдлийн тэмцээн. Тиймээс ононоос чи хаснаа. Ангеч мэлхий, Яс мэлхий. хамаагүй. Чи сайхан хөгжилдөж авлаа. Гэхдээ хэн чадсан бай, хэн чадаагүй вэ гэдгийг бид мэдэж байгаа. Чи чадаагүй. Нөгөө чи зүтгэл гаргасан штэ. Чадлаараа хичээсэн. Энэ хавьд чамд өгчих алтан од байж магадгүй юм. Гэхдээ нэрээ шүү. Гэртээ харь. Чи намайг айлгаад байна. Юу, за ямар тач та нар бүгд гайхалтай өрсөлдөгчд. Гэхдээ нэг нь шилдгийн шилдэг болох ёстой. Сүүлийн буюу шилдгийг тодруулах тэмцээн бол сэтгэлийн түгших түр завсарлага. Миний эсрэг урдн газли горж дундуур. Да. Бархур шок. Үнэндээ газли горж амар биш. Харин ч хөгжилтэй. Би хармингуудаа нисэж байсан л да. Тиймээс төрүүлэх нь бол ойлгомжтой. Гэхдээ надтай хамт барианд хүрсэн амтэн хурдан гэдгээ нотолж чадна. Тэгээд нэр хүнд цуу алдрын шагналаа авч миний тэжээвэр амтэн болно. Билнэ үү? Эхлээд. Уху! Үцгэд үзэлтэй. Гэмэл гүзэрэ. Альвэ ясмэл хийнүдэ? Төрүүлмээр л байгаа үсттэй.
гэж. Хорой мага загснаас болгоомжлоорой. Үүрэнд нь хамаагүй ардвал дургүй шүү. Яг ингэж. Ядах юмгүй. Их амархан. Тийм ээ залуусаа. Нуранг. Хой. Альвэ. Үгүй. Хүлээгээрэй. Буцаад ир. Намайг битгий орхооч дээ. Би түрүүлэх ёстой штэ. Энд үрд. Үгүй. Гаслыг орж үрд байна гэдэг чинь тэнд удаан штэ. Бараг л үрд гэсэн үг. Энэ тэгэхээр удаа штэ. Надад туслах одоомор байна уу? Надад туслаач. Залбирал минь хариуллаа. Баярлалаа. Чи юу? Үгүй. Одоо энд өөрөд гацаанд ороод зогсохгүй. Дэлхийн хамгийн ядаргатай яс мэлхийтэй хамт гацгана байна штэ. Би ч өнгөрчээ. Би ч өнгөрч. Нэг л биш байна да. Рэмбо таш хаана байна? Тэнгэр минь гэж нурангуус ч гэсэн байна штэ. Рэмбо. Яадаг вэ? Одоо яана? Эц харта. Яст мэлхий. Хамаагүй. Нуруунд дээр нэг юм үүрчгсэн байх юм. Рэмбо таш байна. Мөн байна. Нэр тийм байна штэ. Сайн байна. Машгүй дээ. Гүнч. Урдаас нь очсон нь дээр байхаа. Сайн байна. Бяцхан залуу минь. Ашгүй бэртэж гэмтээгүй байх нэ Рэмбо. Бардам зангаасаа боллоо. Энэ аимшигтай шороотоосны хэрэг гаргасан л гэж найдаа. Рэмбо бид нар шиг ийм бяцхан амтантай болчихвол хэрэгэ гаргасан л гэсэн үг шүү дээ. Баярлалаа. Чиний хийсэн зүйл би чамд өртөө боллоо. Рэмбо, шин тэжээвэр амтан чинь чамайг хүлээгээд байна. Ийш дээ. Нэрээ настай гайхалтай байна шүү. Юу? Тийм ээ. Энэ яасан бэ? Төгс тэжээвэр амтнаа олчихсан биз дээ. Чиний хүснээр шилдгэн санаж байна уу? Нэстэг бас хэрэн биш. Ахаад дорж өгөх юм уу чамд? Шонхор чамд сайхан зохиж байна Рэмбо. Тайвшраа залуу минь. Айх юм юу ч байхгүй. Шонхор үнэхээр дог харагдаж байна л да. Бас миний хайж үйсэн бүх чанар байна. Тэгэхдээ би надтай хамт барианд орсон амтан миний тэжээвэр амтан болно гэсэн шүү дээ. Тэгсэн, нэрээ тэгж хэлсэн, Рэмбо тэгж хэлсэн, тийм дүрмтэй байсан. Надтай хамт барианд орсон бас хамгийн хэрэгтэй үед минь намайг аварсан амтан бол яс мэлхий. Гэхдээ эн чинь нөгөө Царайг нь хардаа энэ ихтэй үртэл удаан. Спайк, захиагаа бичээрэй. Хүндэт Селеста гүнжээ. Би тэжээвэр амтантай болоход
сайн найзтай болоход хамгийн чухал зүйл бол биеийн хүчний өрсөлдөөн чанар гэж боддог байсан. Гэхдээ би богино бодолтой өнгөцгөн харж байснаа ойлгосон. Өнөөдөр би хамгийн чухал чанар юу вэ гэдгийг мэдэж авлаа. Альваад сэтгэлээс хандах, зориг руугаа тэмүүлэх, хизээч бууж өгөлгүй чадна гэсэн сэтгэлээр хандах нь жинхэнэ ялагч юм. Энэ яст мэлхэд тийм чанар байдаг. Няцашгүй зан. Бурхан өршөө. Энэ бяцхан залууг зүгээр л зогсоох харахгүй. Яг л танк шиг. Гэхдээ Рэмбо чи хөлдчин чирэгдэхэргүй чам шиг хурдан тэжээвэр амтантай болмоор байна гэсэн штэ. Хурдлаарай танк минь хамгийн анхны тэжээвэр амттын тоглоомны өдрөөс хоцрох нь байна.